За бүгдэнд нь орой минь. Хуримтлал лайв 2 маань эхлэхэд бэлэн боллоо. Ямар ч байсан 3 минут хүлээчий гэж бодож байна. Хөрөнгийн дотоодынхоо хөрөнгийн зах зээлийнхээ нөхцөл байдлыг ярих гэж бодсон. Ер нь юу болж байгаа юм? Ямар хувьцаанууд нь өсөд ямар нь өсөхгүй хандсан байна гэх мэтчлээ. Ер нь бол тэгээд лайвд оролцож байгаа хүмүүстэйгээ аль болох хувьцааныхаа талаар ярилцъя гэж бодсон байгаа. Тэгэхээр ямар ч байсан дотоодынхоо хувьцааг ямар хувьцаанууд хамгийн их арилжаа хийгдсэн бэ гэдгийг харж байна. Энэ дээр Trade Economics гэдэг вебсайт байдаг. Энэ дээр болохоор зэрэг олон улсын хөрөнгийн захын гүйцэтгэлийг бол харуулцдаг байгаа. Жилээр харах юм бол Монголынх бол 12% байхад бусад улсынх бол нэг Америкийнх бол 22%, Казахстан тэгээд энэ Европын улсууд бол бүр 45% өсөлтийг бол үзүүлсэн харагдаж байна л да. За тэгээд MSCI-гээсээ бол арилжааныхаа тайланг харчиж болдог. За идэвхтэй арилжаагдсан 30% зай бол энд харагдаж байна. Хамгийн их арилжаалагдсан нь бол эхний хагас жилийн байдлаар бол Голомт банк орсон байна. Тэрний дараа бол Хаан банк, CU, QPay, Апу энэ төр бол орсон байна. За тэгээд миний багцад байгаа хувьцаанууд бол одоо яг энэ Хаан банк байгаа, CU байгаа, QPay байгаа, Invescore, Монголын хөрөнгийн бирж байна, 5 толгой. Тэгээд төмөн шугуутыг өнөөдөр авсан байгаа. Дотоодынхоо хөрөнгийн захыг харах юм бол тэгээд өөрсдийнхөө хувьцаа болон ямар нэг асуух зүйл байвал комент бичээрэй. Би бол хараад хариулчих болноо. За топ 20 индексээ харах юм бол ер нь бол Монголын хөрөнгийн зах бол яг нэг 4 сард ингэж унчаад тэгээд оны эцэс хүртэл эргэлж өсөөд тэгээд буцаж 4 сар хүртэл унчаад тагээл өсдөг нэг юм улирлын зүй тогтол харагддаг байгаа. За 26 онд ч гэсэндээ сая бүгдээрээ харцгаасан баг. 2026 оны 2 сард бол ингээд 53 мянган нэгжээс бол 50 мянга хүртлээ бол унсан. Тэг чи одоо ингээд буцаад бол оны эхний дээд ханш дээр бол ирцэн байгаа. Эндээс нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр зэрэг өнгөрсөн жилүүдийг харах юм бол ингээд 4 сараас бол дараачийн он хүртэл бол нэг 15% бол өсдөг харагдаж байгаа юм л та. Тэгэхээр одоо энд ингээд унтсан байгаа юм бол өнгөрсөн энэ цэгээсээ дахиад өсөх магадлал бол байгаа гэж бол харж байгаа. За MSCI гээд нэгдүгээр зэргийн хувьцаанууд байгаа. Энэ дээр ч гэсэн адилхан 4 сар хүртэл унчаад 6 сараас эргээд ингээд өсөж байгаа зүй тогтол харагдаж байгаа. Яг ингээд бүгд унаал өсөж идэг хувьцаанууд л байгаа. За тэгвэл өөрийнхөө багцыг ер нь харуулчих гэж бодлоо л доо. Миний багц бол энд ингээд арт дээр бол харагдаж байна. 19% нь бол 5 толгой, хөрөнгийн бирж бол 16%, QPay 15%, Хаан банкных бол 14%, тэгээ бусд нь бол 34% гэж бол харуулж байна. За би болохоор энд авч исэн ханшууд бол харагдчих шиг байна. MSCI нэг 363 дээр авсан. 5 толгойг бол 29500-аас нь бол эхлээд түүсэн харагдаж байна. 32900 дээр хүртэл авсан юм байна. QPay-г бол 252 дээр авсан юм байна. За QPay маань одоо хэд болцсон байх шиг байна. QPay бол 378 дээр бол өнөөдөр бол хаагдсан юм байна. Тэгээ би бол хувьцаануудыг бол одоо бол ингэж харж байгаа. Ер нь бол 52 7 хоногийнхоо дээд доод ханшаа бол харчдаг. Тэгээ 52 7 хоногийнхоо дээд дээрээ ингээд ирцэн байгаа хувьцаанууд бол асар юм эрэлттэй байгаа. Нэлээд өсөлтийг бол үзүүлж байгаа. Тренд болж байгаа. Модонд орцсон хувьцаа цаашид ч ер нь бол энийг ингээд эвдээд өсөх боломж байна уу гэдгийг бол одоо бол харах дээр бол ирцэн гэж бол бодож байна. Тэгээ энэ дээр бол өдрийн хязгаар нь бол 378-аас 386 гэдээ бас нэлээд их
дээшээ доош бол хилбэлцэж байгаа харагдаж байна л та. Энэ дээр бол одоо авах дээд үн нь бол 378 дээр 52 мянган захиалга бол орсон байна. Тэгээ зарах нь бол 10 мянга гэхээр бас нэлээд сайн авах захиалга нь бол одоо хотол байгаа юм байна. За тэгээд MSC дээрээсээ бол энэ ханшийнх нь зурагнаас бол харцдаг байгаа. Ханшийн зурагнаас харахад бол яг ингээд 295-аас бол ханш бол огцом өсөөд 390 хүртэл бол 91 хүртэл бол өссөн харагдаж байгаа юм. Тэгээд эндээс бол одоохонд бол буугаагүй байна л да. Миний хувьд бол яг хав 8 сарын 14-нд ногд лашийнх нь бүртгэл бол болно. Тэр хүртэл бол ер нь бол харцнах бодолтой байгаа. Тэгээ энэ дээр бол ямар ч гэсэн өнөөдөр бол нэг унаагүй харин ч бүр 380 дээрээ бол барьцсан харагдаж байна. Тэгэхээр бол цаашид ч бас нэлийн өсөх боломжтой бол ямар ч юм унахаар шинжил одоохондоо бол харагдахгүй байна. Эндээс нь харахад ч гэсэн авах ханшийн тоо тэгээд өдрийн хязгаар нь бол 386 хүртэл хүрсэн. Тэгээд 52 7 хоногийнхоо бол дээд дээр бол ингээд ирцэн хിവэрэ харагдаж байна. Тэгэхээр миний 252-оос ч 386-ыг хасгаар бараг 50% өгөөжийг бол QPay дээр бол олцсон харагдаж байна. Тэгээд миний хуваалцж байгаа бол бүгд бол аваарай гэсэн зүйл бол огт биш. Зүгээр л та бүхэнтэй л чөлөөтэй ярьцлага өрнүүлэхээр л өөрийнхөө багцыг бол хуваалцж байгаа. Тэгэхээр ямар ч ингэж дуурайж энтер орчоод дараа нь алдагдал хүлээхсэн тийм хариуцлагын хувьд бол тийм зүйл бол байж болохгүй. Зөвхөн боловсролын мэдээлэл авах хүрээнд л ашиглахаар бол энийг бол хуваалцж байгаамаа. За та бүхэн QPay дээр бас оролцсон болов? Оролцсон бол мессеж ч юм уу Google Meet дээр хэлж болно. Нэлээд олон хүмүүс бол QPay-д бол оролцсон байх хэрэгтэй л да. Энэ дээр бол одоо 280 сая төгрөгийн бол арилжаа бас явагдсан харагдаж байна. Тэгээд би бол QPay дээр бол бас л саяны ханшаа хараад одоо энэ дээр ингэж харахад бол яг нэг энэ хавьд ирцэн байсан. Тэгээд энэ хавьд ирцэн байсан. Тэгээ эндээс бол ингээд унжаагаа бол харагдахгүй байсан. Ер нь бол 4 сарын уналт бол орцсон. Тэндээсээ бол ингээд тогтмол өсөж байгаа харагдчихсэн болохоор зэрэг QPay бол ер нь дотоодын хувьцаа дотор бол хамгийн боломжийн хувьцаануудын бол нэг байгаа юм байна гэж бодоод тэгээд энэ хавьд бол 256 260 дээр бол орсон. Тэгээд бол одоо бол ингээд бас яг тэр ногд лашгийн мэдээнтээс болоод бол нэлээ өссөн байлээ. За дараачих нь бол 5 толгой бол миний хамгийн их хувьцааг бол эзэлж байгаа багцын хувьцаа бол байгаа. Тэгээд 5 толгой дээр ч гэсэндээ адилхан ингээд харах юм бол ханш бол ингээд он гарснаас хойш бол 4 сарын эхнэр бол нэлээ ингээд унтсан байсан. 29660 хүртэл унтсан байж байгаад тэгээд бас ингээд өсөж эхэлсэн 6 сараас бол. За эндээс бол би бол бас л 5 толгой ялангуяа биржийн сайтаас харахад 5 толгойн гаргасан нүүрсний хэмжээ бол огцом өссөн байсан. Тэрийг нь бол хараад бол бас 5 толгой өсөх магадлал нэлээд өндөр ээж магадгүй гэж бол бодсон болохоор орсон байгаа. За 5 толгой бол ингээд 45 мянга бол хүртэл өссөн юм байна. Ингээд 44 760 52 7 хоногийн юм бол тэгээд өнөөдрийн ханш нь бол 43 960 дээр бол хамгийн дээд ханш нь бол хүрсэн. Тэгтээ бол хаагдахтаа бол 42 мянга дээр бол хаагдсан. Энэ дээр бол харагдаж байна. Ямар ч гэсэн 40 мянга дээр бол одоохондоо бас барайл хийж байна. Би бол 5 толгойг бол бас эх жилийн 2 сар хүртэл ямар ч гэсэн тэр ногд лашийнх нь хугацаа хүртэл ер нь бол барьцахаар бол бодож байгаа. Банкнуудын хувьцаа бас байгаа тийм үү. Хаан банк бол одоо 2.8 их 80 гээд Монголын хөрөнгийн бирж дээрх хамгийн том компани байгаа. Зах зээлийн үнэлгээгээр бол номер 1-д бол орж байгаа тийм үү. Тэгэхээр Хаан банк бол ер нь дотоодын энэ хөрөнгийн захыг бол ингээд хөдлөгдөг хамгийн том хувьцаа бол яах аргагүй мөн гэж бол үзэж байна. Тэгэхээр Хаан банк өсвөл бас хөрөнгийн зах бол өссөн. Хаан банк унах юм бол нэлийн ингэж унах юу бол жим бол өндөр байгаа. Тэгэхээр Хаан банкийн
хувьцааны ашиг бол бас ингээд нэг зүйл ажиглахад бол бас адилхан ингээд 23 онд IPO хийснээс хойш бол ингээд 6-8 сар хүртэл унчаад тэгээд жилийн эц хүртэл өсчөөд буцаад ингэж 6 сар хүртэл унчаад тэгээд 10 сараас 4-р улиралд яг ингэж ирч авч өсдөг. 1-р улиралд ингэж 4 сард ялангуяа ногдлошгаар бол ингэж унчаад тэгээд 7 сараас бол ингэж тогтмол бол өсөж байгаа ингэж дүр зураг бол харагдаж байгаа маа. Тэгэхээр одоо ингэж 25 оныг л бодоод үзэхэд бол 25 онд бол оны ихээр бол 1200-тай байсан. Тэгээд оны эцсээр бол 1400 болсон гэхээр нэг 10% бол өссөн гэж бодох юм бол оны ихээр 1500 байсан гэхээр ч одоо бол нэг 1700 хүртэл бол өсөх болов энэ төр гэж бол би бол бодоод байгаа юм л та. Ер нь бол ингээд өнгөрсөн жилийн яг энэ ёроолоос энэ хүртлээр өсөх нь бол давтагдах юм бол мэдээж бүр их л өссөн шүү дээ. Өнгөрсөн онд бол 1000-аас 1400 хүртэл өснө гэдэг чинь бараг 40% бол өссөн байгаа юм. Тэгэхээр одоо бол ингээд 1200-аас 40% өсөхөр чинь хэд болж байна? 1600, 1700 бас хүрж ийн л дээ. Тэгэхээр би бол хаан банкн дээр бол 1600-аас 1700 гэсэн юг бол харж байна. Төлөвийг бол 52 7 хоногийнхоо дээд дээр бол ямар ч хэсэн ирсэн бас л дээш нь бол ингээд түлхээ явж байгаа. Тэгэхээр бол ямар ч хэсэн идэх бол айгүй өндөр байгааг бол ингээд 52 7 хоногийнхоо заагаас бол харж болж байна. За тэгээд TDB Securities-ээс бол банкнуудын судалгааг бол тавьсан байлээ. Одоо PB харьцаануудыг бол тавьсан байгаа. PE бол одоо яг компани үнэлгээг нь зах зээлийн үнэлгээг нь цэвэр ашигтай нь бол харьцуулсан байгаа. За тэгэхээр үнэлгээ өсөх тусам энэ харьцаа бол илүү өндөр болно. Өөрөөр хэлбэл цэвэр ашиг нь ингээд хэвэндээ байхад зах зээлийн үнэлгээ буюу ханшин ингээд илүү хүчтэй өсөд ах юм бол ер нь бол илүү их хөөсрөлттэй байгааг л илтгэдэг л дээ. Комент ирсэн байна л та. QP дээр бүртгэлийн өдрийн дараа хэдэн унах бол гэд. За ер нь бол өнгөрсөн оныхыг л харчих л та тэ хэдүүлээ. Өнгөрсөн онд бол за энэ юм уу та 370-аас 350 хүртэл унж исэн л юм байна шүү дээ. Гэхдээ энэ үед яг QP энд шууд 280-аас 230 хүртэл унж исэн юм байна. 20% бол унсан юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг 15-аас 20% хүлээлттэй бол байсан дээр гэж бол харагдаж байна. За энэ дээр бол яг би нөгөө банкнуудыг бас ярьсан. Банкнууд бол хамгийн их зах зээлийн үнэлгээг эзэлж байгаа компаниуд байгаа. Тэгэхээр банкнууд л ер нь бол Монголын өрнгийн захыг бол хөдөлгдөг хувьцаанууд байгаа. Тэгэхээр энэ дээр харахад бол энэ өндөр байх тусмаа бол одоо яг үнэлгээ ингээд илүү хөөсрөлттэй байгааг илтгэдэг байгаа. Тэгэхээр хас банк бол хамгийн өндөр байгаа юм байна. Энэ дээр харахад бол дунд ч нь бол энд байхад хас банкных бол хамгийн өндөр байгаа юм байна. За хамгийн бага PE үнэлгээтэй нь бол төрийн банк гэж бол харагдаж байна л та. Энэ дээр худалдаа хөгжлийн банкны ханшин асар их унтсан мөртлөө одоо ч гэсэндээ яг энэ PE харьцаагаараа бол 865 гэдэг дунджаасаа бол яг одоо л очиж байгаа харагдаж байна. За PB харьцаа бол яг банкнууд дээр бол илүү зөв харьцаа гэж бол үздэг байгаа. Яагаад гэхээр зэрэг банкнууд бол илүү их өөрийн өрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг. Яг эргэлтийн өрөнгө энэ төр гэсэн зүйл бол байхгүй. Тэргээрээ бол банкн дээр бол PB харьцааг нь бол илүү авч үздэг байгаа. За PB харьцаа бол дунд ч нь бол 0.75 байгаа юм байна. Ер нь бол нэг байх юм бол яг өөрийн өрөнгөтэйг адилхан зах зээлийн үнэлгээтэй байгаа гэж бол хэлж болно. Тэгэхээр одоо нэг байгаа одоо хаан банк бол яг энэ үнэлгээнд дээр байгаа юм байна. Нэгээс бага байх юм бол илүү хямд байгаа. Нэгээс их байх юм бол илүү өндөр үнэтэй байна л гэсэн үг болдог байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо голомт худалдаа хөгжлийн банк, төрийн банк 3 бол хамгийн бага үнэлгээтэй хямд гэж бол хэлж болно. Гэхдээ шууд энийг хараад бол хямд гэж үзэхгүйгээр бас мэдээж санхүүгийн шинжилгээ энтрээ бол хийх хэрэгтэй. За тэгээд тэр санхүүгийн шинжилгээ Data Lab яг энэ юун дээр бол дотоодын
хувьцаануудыгаа бол одоо яг юун дээр би бол TDB Securities-ийн Data Lab-ыг бол ашигладаг байгаа. Тэгээд энэ Data Lab болон саяны одоо энэ хувьцаануудын MSC-г ашиглаад яаж ингэж энэ 52-7 хоног тэгээд энэ мэдээллүүдийг авах вэ гэдгээ бол заасан сургалт бол байгаа. Тэрийг бол яг энэ та энэ баруун доод буланд гаргаж байгаа харагдаж байгаа вебсайтаас минь бол авах боломжтой байгаа. Сурах бол боломжтой гэсэн үг байгаа. Яг энэ хувьцааныхаа талаар бол. За тэгэхээр хувьцаануудыг харах юм бол ингээд Худалдаа хөгжлийн банкных яг энэ харьцаа үзүүлэлт нь бол унжаага харагдаж байна. Яг цэвэр ашиг нь бол бас ч гэж өнгөрсөн оныхоос бол харьцуулахад бол өссөн. Ер нь бол өнгөрсөн онуудтай харьцуулахад бол яг банкны санхүү нь бол өссөн харагдаж байна л да. Гэхдээ яг энэ цэвэр ашигтай харьцуулахад бол энэ өгөөжүүд нь бол буурсан харагдаж байна. Өөрийн өрөнгө болон нийт хөрөнгийн өгөөжүүд нь бол бүгд унтсан харагдаж байна. За хаан банкных бол бас л адилхан нийт хөрөнгийн өгөөж нь бол 1.7-аас 1.4 болж буурсан. Өөрийн өрөнгө нь бол бас 15-аас 13 болж буурсан байна л да. Хагас жилийн байдлаар бол за голомт банкных бас илүү хүчтэй буурсан харагдаж байна. Хаан банкных бол бас ч гэж арай гайгүй буурсан бол голомт банкных бол бүр хүчтэй одоо 27% байсан байх шүү дээ. Одоо өөрийн өрөнгө нь цэвэр ашиг нь яг энэ өөрийн өрөнгөтэй харьцуулахад хэр их өгөөж өгж байгаа юм бэ гэдгийг харахад бол голомтынх бол 28%-аас одоо бүр 8% болж буурсан харагдаж байна. Хагас жилийн байдлаар бол нэлээд хүчтэй буурсан харагдаж байна. За хас банкных ч гэсэн ер нь бол бүх банкнууд дээр бол өнгөрсөн 2 жилийнхтэй харьцуулахад бол санхүүгийн үзүүлэлтийн яг өгөөжийнх нь харьцаанууд бол бүгд унжаага зүй тогтлыг бол харуулж байна. Харин төрийн банк бол яг ганцаараа энэ жил бол өгөөж нь бол хамаагүй эрчтэй өссөн харагдаж байна тийм үү. Тэгээд чанаргүй зээлийн хувь нь бас буурсан харагдаж байна. 6%-аас бол 4.9 4.4 болж буурсан юм байна. Яг нийт зээлийнх нь эзэлж байгаа хувь бол банкнууд дээр бол мэдээж чанаргүй зээлийг бол харах хэрэгтэй байдаг. Чанаргүй зээлүүд бол харьцангуй банкнууд дээр бол бага байгаа юм байна. За TDB-ийнх бол 3.8-аас бол 5% болж өссөн юм байна. За ер нь бол хамгийн сайн сайжирсан нь бол тайлан сайжирсан бол төрийн банк гэж бол харагдаж байна. За тэгээд бусд нь бол ер нь бол жоохон өгөөж нь бол буурч байгаа. Яг дүнгээрээ бол бүгдээрээ өсөж байгаа боловч яг харьцаа үзүүлэлтээрээ бол өгөөжүүд нь бол харьцангуй буурч байгаа харагдаж байна. За энэ дээр 5 богдын таамгууд бол харуулж байна. За шинжээчд нь бол бас энэ оны цэвэр ашиг нь бол 26 онд бол ийм байх болов уу гэж бол таамаглаад тэгээд ногдол ашигын өгөөжийг нь бол харуулсан байна л да. Ногдол ашигын өгөөжийг бол та ногдол ашигыг нь компанийн хувьцаатай нь яг харьцуулцдаг байгаа. Тэгэхээр хэр их ногдол ашиг олгохоор байна. Тэгээд тэр нь бол хувьцааныхаа ханштай хэр их вэ? Их байх тусмаа таны одоо энэ дээр харуулж байгаа ногдол ашигын өгөөж нь бол илүү өндөр гарна л гэсэн үг байдаг. За тэгээд ханш нь ингээд унах тусмаа ногдол ашигын өгөөж бол илүү их болно гэсэн үг. Яагаад гэвэл таны тэр хувааж байгаа тоо чинь хуваар чинь багасах ихсэх тусам бол энэ бол буурдаг байгаа. Тэгэхээр ногдол ашиг өсөх юм бол өгөөж төснө л гэсэн үг байгаа. Төрийн банк бол хамгийн өндөр ногдол ашигын өгөөжтэй байхаар бол одоогор төлөвлөж байгаа, төсөөлж байгаа юм байна. За яагаад гэхээр зэрэг цэвэр ашиг нь бол нэлээд өсөж байгаагаар бол төсөөлсөн байх шиг байна л дээ. Тэгээд бол одоо бол 26 оны ногдол ашигын өгөөж нь бол 18% байна гэж бол харж байгаа юм байна. За хаан банк бол 14%-тэй бол байсан. Өнгөрсөн жил ч гэсэн одоо ч гэсэн 14%-тэй байх юм байна. TDB-г бол 14%-аар бол харж байна. За голомт бол хамаагүй бага 7.8%, хас бол 4% гэж байна. За хасын бол мэдээж ханш бол асар өндөр байгаа болохоор зэрэг ногдол ашиг бол тараагаад байгаа ч гэсэн асар их үнэтэй хувьцааг нь авч ээж та тэр ногдол ашиг авах болохоор зэрэг өгөөж нь бол харьцангуй бага харагдаж байна шүү дээ. Купе одоо авал ногдол ашиг авч болох юм уу гэж байна. За тэрийг хараадах юм да.
Ногдол ашиг хуваарлна гэсэн. Тэгээ 14-ний өдрөөр тогтооно гэж байгаа байхгүй. Тэгэхээр 14-өөс өмнө та хувьцааг нь авцсан бол 14 хүртэл бариад тэгээд танийхыг бол 2 хоног бол барих хэрэгтэй байдаг 14-өөс хойш. Тэгэхээр 16 хүртэл барих юм бол танийхыг хувьцаа эзэмшчээр бүртгээд тэгээд ногдол ашигыг чинь бол олгоно гэсэн үг байгаа. 14-өөс 2 өдөр гэхээр 16 хүртэл бол барих болохоор харагдаж байна л та. Тэгэх юм бол та ногдол ашигаа бол авах боломжтой байгаа. За 5 толгойн тайлан гарсан. Хагас жилийн тайлан бол асар өндөр өсөлттэй гарсан болохоор зэрэг онцлие гэж бодсон байгаа. 5 толгой бол өнгөрсөн оны хагас жилийн байдлаар бол 500 тэрбумын орлого нийт хөрөнгөтэй байсан чи одоо бол ингээ 1.2 их 80 болцсон. За тэгээд орлого цэвэр ашиг нь бол би илүү хардаг байгаа. Яг хав нийт хөрөнгө энэ нь бол өсөж байгааг бол мэдээж харна. Гэхдээ илүү өөр төлбөрийг нь бол нийт ашиг, нийт хөрөнгө болон өөрийн эзэдийн өмчтэй нь харьцуулдаг. Тэгээ өөр төлбөр нь их өссөн байна уу энэ гэснийг нь бол хардаг болохоос биш. Би бол илүү компани бол орлого болон ашиг нь хэр байгаа юм бэ? Орлого хэр өсөж байгаа юм. Тэгээд ашиг нь тэрнийгээ дараад өсөж чадчихэв нү? Эсвэл зардал нь ингээд илүү өсөөд ашигыг ингээд хумаад байна уу гэдгийг бол илүү хардаг байгаа. За 5 толгой дээр бол 198 тэрбумын орлоготой бол ажиллаж исэн юм байна өнгөрсөн онд. Тэрний өмнө бол 500 тэрбум байсан бол энэ жил бол хагас жилийн байдлаар шууд 1.4 их 80-ийн орлоготой бол ажилласан харагдаж байна. За харин өр төлбөр нь болохоор зэрэг бас нэлээд өссөн байна тийм үү? 347-оос 642 тэрбум болж өссөн. Тэгвэл харьцуулаад үзэх юм бол 2.7-оос бол одоо яг 2.7-оос 2 болж буурсан гэхээр бол харьцангуй бас өр төлбөр нь бол ингээд харьцаа нь бол буурсан байна гэхээр зэрэг тийм ч өр төлбөр бол тавьж аваагүй байна гэсэн үг. Энэ бол компанийн хувьд бол сайн гэж бол хэлж болохоор байна. За тэгэхээр ямар ч гэсэн энэ жилдээ бол 5 толгой бол нэлээд өсөлттэй байх болсон болов гэсэн хүлээлтийг бол миний хувьд бол гаргасан хэвээрээ байна. Зя комментээ үлдээгээрэй. Одоо бол зөв үйлдэл үү эсвэл энэ удаадаа авахгүй байж байгаад буухаар нь аваад хадгалах нь зөв үү гэж юм л та. За энийг бол бас шууд авахгүй гэж бол зөвлөхөд бол хэцүү байдаг. Гэхдээ яг хөө таны хувьд аль нь илүү чухал? Урт хугацаанд барина гэвэл ер нь бол тэгээд одоо бол гэхдээ нэлийн ханш өссөн байгаа болохоор зэрэг хэдий ногдол ашиг авлаа ч гэсэндээ та барина гэж байгаа бол мэдээж ханш унахад бол нэмэл авдаг тийм хөрөнгө оруулагч та мөн үү эсвэл илүү ингээд болгоомжтой байгаад одоо энэ ногдол ашигын 60 гэдэг чинь хэд юм бэ? 380-таа харьцуулах юм бол нэг 15-16% өгөөж байгаа байхгүй. Тэгэхээр ханш чинь ингээд 15% унчих юм бол та дүндээ дүн ингээд ногдол ашиг авсан ч гэсэндээ эргээд яг 380 дээр аваад ханш унтсантай адилхан л тэрийг бол ингээд ногдол ашигаараа нөхнөөл гэсэн үг. Харин ханш 16-аас илүү 20% тэрнээс ихээр унчих юм бол илүү ингээд алдагдaltaй болж магадгүй гэсэн үг. Яг батны зүйл бол биш. Тэгэхээр тэрийг л бодно гэсэн үг. Таны эрсдэлтэй чадвар хэр удаан хугацаа барих юм. Би бол одоо QPay-г бол нэлээд Монголдо бол яг мэдээлэл технологийн хувьцаа гэж бол хараад байгаа. Ирээдүйтэй юм бол бүх банкнууд бүгдээр яг гүйлгээ хийхдээ бол айгүй их QPay-г бол одоо ашиглаж байгаа. Тэгэхээр бол ирээдүйтэй болов гэдэг үднэс бол би бол унлаач гэсэн бол авахаар бол төлөвлөж байгаа. Ямар ч ногдол ашигаа бол авдгаар аваад тэгээд ханш унлаач гэсэн баг нэмж авах уу гэсэн бодол бол надад бол байгаа. Тэгэхээр та бол түүнийг бол мэдээж шийдвэрийг бол эцэст нь гаргасан дээр хаа. QPay авсан ногдол ашигаа авандаа гэж чинь тийм мэдээж хувьцаа эзэмшиж гол давуу талуудын нэг бол ногдол ашиг авах гэдэг шүү дээ. 5 толгойн хувьцаа цаашаа өргөжлүүлэн өсөх болов урт хугацаанда гэж юм л та. Тэрийг бол хэр урт хугацаа вэ гэдэгтэй бас холбоотой юм л та. Одоогоор бол яг миний бодлоор бол магадгүй мэдээж нүүрсний экспорт
бүх энэ 5 толгой, Эрдэнэс 5 толгой бүгдээрээ манай Монголын экспорт нүүрс бол бүгд хятад руу л экспортод гарч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хятад их нүүрсийг Монголоос импортлж авч байгаа бол шууд ингээд нөлөөлчдөг. Монголын шууд төсөв болон экспорт тэгээ цаашлаад энэ нүүрсний компаниуд бол нөлөөлчдөг болохоор асар их юм хэлбэлцэлтэй байдаг. Илүү та ингээд хэлбэлцэл багтаа тогтмол ингээд өсдөг хувьцаа гэх юм бол энэ уул уурхайн компаниудын хувьцаа бол бас тийм ч тохиромжтой бол биш байдаг. Тэгээд ялангуяа одоо хятад энэ жил ягаад их нүүрс авсан шалтгаан яг батны бол би бол сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд бол магадгүй эрчим хүчээ газрын тосоор бол Иранаас импортлдог байсныгаа Монголоос бусад энэ орнуудаас нүүрсээр авчвал ингэж нөхж байгаа болов уу гэж бол бас бодож байна. Гинт нэг мэдээ гарахад бол хятад бол ямар ч байсан Иранаас импортлж исэн газрын тосол баг 40% хүртэл бол тансан гэж бол би бол мэдээ сонссон. Яг яаж энэ газрын тосны импортоо тансан тэрийг юугаар нөхж байгаа юм бэ гэдгээ бол нууцлаад бол ил гарахгүй байгаа гэж бол мэдээнээс бол сонссон. Тэгэхээр магадгүй тэрийг Монголын нүүрсээр ингэж нөхж байгаа. Тэр нь бол ингээд 5 толгой энэ төр бол харагдсан байж болох юм тийм үү. Одоо энэ дээр харахад бол шууд ойлгомжтой юм шүү дээ. Борлуулалт нь бол өнгөрсөн 2 жилээс бол баг 2-3 нугалтсан их өсөж ийн гэхэр чи энэ жил бол онцгой жил гэж бол хэлж бол болохоор байна. Яаж ч утсан. 5 жил гэхээр бол бас хэцүү болчихж байна л да. Яагаад гэхээр зэрэг нүүрс чинь бол яг ийм сэргээгт хэрчим хүч биш. Хятад бол яг ирээдүйн бол сэргээгт хэрчим хүч рүү бол төвлөрсөн бол байгаа. Ер нь бол дэлхийд даяараа нүүрсээс бол татгалзах төлөвтэй байгаа шүү дээ. Одоо энэ COP17 энтрийг Монголд ч болж байгаа уулзалт энтрээр магадгүй нүүрсний хэрэглээг танахаар яриануд гарч магадгүй шүү дээ. Нүүрс бол ер нь бол би бол хувьдаа бол ирээдүй бол асар бага уналт байх болов гэж бол харж байгаа. Гэхдээ ямар ч хэлсэн энэ оныг бол би бол нэлээд юм өсөлттэй онцгой эерэг жил гэж бол харж ийн л та дан ганц 5 толгойч бол байтугай. Монголын эдийн засагч гэсэн ямар ч хэлсэн энэ нүүрсний экспортоор бол энэ жилийг бол нэлээд давгүй ингээд гарах боломжтой харагдаж байна. Алт авдаггүй гэж бол асуусан байна. Алт бол авдаг. Тэгээд алт тийгээд ETF-ээр бол авах гэж байгаа. Тэгээд гадаадын хөрөнгөний зах дээрээс бол GLD гээд бас одоо энэ алт тийгийн яг гадаадын юун дээр байдаг хөрөнгөний бирж дээр байдаг ETF-ээр нь бол авдаг байгаа. Тэрнээс бол яг битээр нь тэр бол авах бол Монголд бол их алдагдaltaй байдаг л дээ. Яг үн тэдлэл 100 центрээр нь авъя гэхээр зэрэг яг спот ханшаасаа бол асар үнэтэй байдаг болохоор зэрэг яг ороход бол хэцүү байдаг. Зя тэгээд 5 толгойг ханшийг нь ингээд харахад бол нэлээд өссөн байх шүү дээ. Одоо бол өмнөх дээд нь бол 24 оны 7 сард байсан. Тэрнээсээ бол бүр ингээд 45 хүртэл өссөн байна гэдэг бол нэлээд бас хандсан. Гэхдээ одоо ч гэсэндээ ямар ч 57 оныхоо дээд ханш дээр байна гэхээр зэрэг магадгүй бас жоохон юу байгаа болов гэж бол харсан хിവэрэ ээж. Би бол ямар ч байсан оны эц тайлан гартал хүлээхээр бол байгаа. Тайлан гарна гэдэг бол одоо 2 сард бол тайлан гардаг. Тэгэхээр тэр хүртэл бол хүлээнэ л гэсэн үг байгаа. За өөр анхаарал татаад байгаа хувьцаанууд гэх юм бол Монголын хөрөнгөний биржийн хувьцаа бол байгаа. Монголын хөрөнгөний биржийн хувьцаа бол бас адилхан 52.7-ныхоо дээд дээр бол ирсэн. Нилийн ингээд дээшээгээ бол явцсан гэж бол харж байна. 4 сараас хойш бол шууд ингээд сар болгон бол өссөн харагдаж байна. Би чи MSC-г 320 дээр яг 4 сарын 28 дээр бол 28-нд бол авч исэн юм байна. Тэгэхээр яг л зөв үе дээр бол авч исэн юм. 4 сарын 428 дээр гэхээр зэрэг бас л адилхан яг энэ ногдол ашигын уналт болдог Монголын сезоны дараа бол ингээд орсон харагдаж байна. Яг Тэ 4 сарын 20 гэхээр энд байна шүү дээ. Уг нь бол уналтаа бол нөхцнийхээ дараа л орсон юм байна л. Тэрнээс хойш бол бас нэлээд өссөн юм байна шүү дээ. За 320-оос ихэр чинь 400-аг 320 туваахар чинь 25%-ийг бол ямар ч хэлсэн одоо бол MSC дээр бол автсан байгаа юм байна. MSC бол өшөө яг энэ
оргил 400 500 хүртлэе бол өсөх хангалттай орон зай бол ханш дээрээс нь бол харагдчихлаа шүү дээ. Тэгээд санхүүгийн тайлан харчий гэж бодлоо. Нэгэнд орсных. Санхүүгийн тайлангийн одоо борлуулалтын орлогыг харахад бол өнгөрсөн оны хагас жилдээ харьцуулахад бас өссөн байгаа болов уу гэж би бол бодож байна. Тэгээ 3 тэрбум байсан байх шүү дээ. Тэгэхэд энэ жил хагас жилээр бол 7.6 тэрбум болоод 2 дахин бол өссөн байна тийм үү. Цэвэр ашиг нь болохоор зэрэг 13 тэрбум гэж байна. Тэгээ хүүгийн орлого нь бол 14 тэрбум байсан байна. Татврын өмнөх нь бол нэг 13 тэрбум байсан. Тэгэхээр эндээс нь бол харах юм түрээсийн орлого бол одоо ингээ 24 тэрбум болсон. Татврын өмнөх нь бол 22 болсон. Тэгэхээр 12-оос 22 болсон байна. Тэгэхээр бас л адилхан ингээ 2 дахин өссөн байна. Огцом өссөн байгаа нь бол мэдээж уул уурхайн бирж арилжаа бол нэлээд өссөн байгаа. Тэндээс олж байгаа орлого нь бол яг хөрөнгийн бирж дээр бол их сайнаар бол нөлөөлсөн харагдаж байна. Тэгэхээр би бол хөрөнгийн бирж дээр бол өшөө бас өсөх боломж байгаа болов. Бас л адилхан оны эцэс бол тайлан гартал бол хүлээх л төлөвлөгөөтэй байгаа хувьцаануудын бол нэг байгаа. За өөр анхаарал тавиад сонирхож байгаа хувьцаа гэх юм бол 5 төмөн шуутай байгаа л да. Төмөн шуут бол миний байнга харж байдаг хувьцаануудын бол төмөн шуут дээр бол гэхдээ нэг анхаарах зүйл нь бол сүүлийн 22 оноос хойш бол ингээд 300-аас 400-ийн дотор бол хэлбэлцсэн байгаа. Тэгэхээр бол яг ингээд нэг олигтой өсөж байгаа тийм хангалттай өсөлт бол харагдахгүй л байгаа юм л та. Тэгээд одоо бол ямар ч байсан 52 7-ныхоо ингээд юун дээр бол дээд дээр бол ирцэн байгаа. Тэгээ миний хувьд бол 400-аас дээш нэлээд ингээд хөөрхөн өсөө явчих юм бол төмөн шуут бол нэлээд хот анхаарал татах хувьцаандаа бол орхоор байгаа. За арилжааны төвөгийг харахад бол бас 20 сая, 18 сая гэдэг ер нь бол төмөн шуут бол нэлээд давгүй байгаа. Тэгээд тайлангийн ч гэсэндээ харахад бол бас дайггүй хിവэрээ л харагдсан. Борлуулалтын орлого бол 68 тэрбум, тэгээд цэвэр ашиг бол 10 тэрбум, 11 тэрбум байгаа. За 25 онд бол 43 тэрбум байсан. Тэгэхээр 43-аас 68 болж өссөн. 7-оос 11 болж өснө гэдэг бол нэлээд бас боломжийн хിവэрээ гэж бол надад бол харагдсан юм. Анхааралтай бол авсан хിവэрээ байгаа. Тэгээд сүүлд би харин юуг бол зарсан. Монс хүн сууг нь айгуу дэжгүй өсөж исэн харагдчихсэн л та. Тэгсэн чинь тэр өсөлт нь хангалттай үргэлжлэегүй л дээ. Хамгийн сүүлд голомт капитал зах зээл үүсгэгчээр орлоо гэсэн мэдээгээр уг нь бол ингээд 6 сараас хойш бол 90 хүртэл бол нэлээд сайн өсчөөд тэгээ буцаад ингээд унтсан. Тэгээд та Монс хүнсийг харах юм бол бас л адилхан ингээд 22 оноос хойш бол унтсан хувьцаа ер нь бол нэг өөдийн нар бол үзэж чаддггүй. Одоо энэ 52 7 хоног уг нь бол сүүлд 97 бол хүрсэн харагдаж байна. Тэгээд одоо бол ингээд нэг 77 80-ийн хооронд л арилжаалагч нэхэр бол бас л дахиад арилжааныхаа ирчийг бол ингээд алдцсан харагдаж байна л да. Хөрөнгө оруулагч нар бол яг энэ Монс хүнсийг бол бас нэг анхааралтай бол авахгүй байгаа л харагдаж байна. Тайлан бас харчих ёстой байх л та. Тайлан бол 3 тэрбум байсан. Одоо бол 25 тэрбум. Цэвэр ашиг нь бол ингээд 4.4-өөс 3 тэрбум болоод буурсан юм байна л да. Тэгэхээр ер нь бол яг авахд бол тийм ч сайн биш вэ. Тэгэхээр би бол ямар ч байсан MFC дээрх хувьцаагаа бол баг зэрэг бол бууруулсан. Ер нь бол дийлийнх нь бол бууруулсан. 4-ний 3-ыг нь бол зараад бол гарцсан байгаа. Апу хагас жилийн тайлангаас Апуг харчих л да тий. Апу ч бас л Апу бас уг нь өнгөрсөн 52 7-ны хань шиг бол цогт дээшлийг нь бол цогтсон бас нэлийн анхаарал татах үз ээж
ирсэн байж магадгүй харагц 1026-аас 965 болоо буцаад л нэг жоохон буурсан л байгаа юм л. Би бол апуг бол тэгэл бас 1000-аас дээш 1100 болоод эхлэх юм бол нэлээд анхаарал татах үс гэж бол харж байгаа. Ер нь бол 1000-ыг дээш нь ингээд сэтэлчих юм бол апу бол миний анхаарлыг бол татахаар байгаа. Одоохондоо бол ямар ч тийм хөдөлгөөн бол апу дээр бол харагдаагүй л байж байна. За тайлангийг харж ил та. Тайлангийг харах юм бол хагас жилтэй харьцуулж апугийнх бас жоохон өсөлт харьцангуй бага байсан шиг санагдах юм. 667 тэрбум. Өнгөрсөн оны хагас жилийн байдлаар болохоор тий 652 хэр чинь борлуулалт бол өсөөгөө харагдаж шít те. Цэвэр ашиг бас 97 тэрбум 100 тэрбум гэхээр яг л өнгөрсөн онтойгоо бол хэвээр ямар ч юм өсөлт бол харуулахгүй яг ингээд тааза цогцсон харагдаж байна тийм үү. Тэгэхээр апу бол авах гэж яарахаар бол анхаарлаа нэг тавихаар ч хувьцаа бас биш вэ л та. Тэгтээ ногдол ашигыг харин харж ил та. Ногдол ашиг өнгөрсөн онд хэдийг гэж хэлсэн 65-ыг гэж хэлсэн биз дээ. Тэгээд 965-ыг хуваадаг нь 965 гэхэр чинь 6.7% юм биш үү? Тэгээд энийг жилийн дүнгээр одоо 2-оор үржих юм бол 13% нийт жилийн өгөөж байх нь шүү дээ. Тэгэхэд саяны QPay-г чинь харьцуулахад чинь ханш нь өсчөөд авах хүртэл 15% өгөөж ийсэн шүү дээ. Хагас жилийнхээ ашигаасаа тараад байгаа ногдол ашиг нь 60 төгрөг. Тэгсэн мөртлөө хувьцааны ханш нь 380 дээр байхад өгөөж нь 15% байгаа. Тэгэхэд апугийн ханш ингээд унаад ёроол дээр очсон байгаа мөртлөө өгөөж нэг 6.7% тэгэхээр зэрэг бол яах дундчил ах шиг юм те. Тэгэхээр QPay бол яагаад ингээд анхаарал их татдаг нь бол шууд харагдаж ин л та. Одоо бусад ийм хагас жилдээ ногдол ашиг тараадаг хувьцаануудтай харьцуулахад бол за өөр асуултууд байвал бас тавиад байгаараа. Тэгээд би Google юугаа дахиад нэг хийчт юм уу та. Instant Google Meeting гэдэг. Тэгээд уг нь хүмүүстэй яг чатлаад Google-ээр яриул их дэжгүй санагдт юмсан. За тэгээд Google Meet-ээр орж ирээд ярих юм бол бас илүү сонирхолтой байдаг шүү. Би линкээ тавьчлаа. Коммент хэсэгт орж агаад Google Meet-ээр асуултаа асуух юм бол тэгээд бас өөр таны хөрөнгө оруулалтын багцууд хэрэг ямар хувьцаа чинь сайн, ямар нэг ингээд унж байгаа тэр мэрийг бас яг Google Meet-ээр ярьчих юм бол шууд харилцан яриа өрнүүлээд уг нь бол их сонирхолтой байдаг. Дотоодын крипто биржүүдээс салин дээр вэ гинөө? Би яг крипто бирж дээр бол яг хувьдаа бол зүгээр юуг л ашигладаг штэ. Ардын крипто бирж чи юу лээ? IDAX-ыг л ашигладаг. Өмнө нь бол трейд цэгмэн илүү. Гэхдээ би бол яг тэгж аль нь сайн уу, аль нь муу гэж хэлэхээр мэдээлэлтэй юм бол биш. Крипто дээр бол хайцсан бага байдаг. Ер нь бол юу л ашигладаг. Авцсан хадгалж байгаа. Биткойн, Ethereum хоёрыг л авцсан хадгалж байгаа. Жилд 2 ногдол ашиг өгөөд байгаа мó гэд. Тийм. Яг хагас жилээсээ одоо шууд ингээд өгцөн. Тэгээд жилийн эцэстээ дахиад өгүүлүүл гэж бодож ш. Тэгээд ер нь бол яг жилийн эцэст ихэвчлэн Монгол компаниуд бол өгдөг. Тэгэхээр одоо бол ингээд хагас жилдээ бол өгчдөг нь бол цөөхөн байд. Миний мэдхээр бол сүү апу өнтер л өгдөг. Тэгэхэд бол одоо ингээд шууд болчих юм. QP анхных нь нэлээд ингээд өгөөчтэйгээр ашиглал болгож байна. За тэгээд Google Meet-ээр орж ирсэн хүмүүсээс ярихааргүй байгаа нь бол юугаа микээ төр хаагаад ярих нь бол шууд одоо холбогдоод асуудалтай асуугаа явчих болно. Сайн байна уу гэж. За сайн байна. Би хувьцааны талаар нэг асуух гээд. Би одоо энэ
топ 20 гэхээсээ илүү нөгөө шинээр боож гарч ирж байгаа санхүүгийн зах зээл дээр боож гарч ирж байгаа хөвцөө ер нь авах сонирхолтой байгаа. Тэгээ гэхдээ бидний үнэлгээ бол харьцангуй одоо хямд байгаа л да. 100 төгрөг дотор байдаг ч юм уу. За зарим нэг 300, зарим нэг хүнсний компаниудыг бас гайгүй ирээдүйтэй болов гэдээ бас сонирхоод ганц хоёрын бас аваад байгаа юм. Монс жишээ нь Түмэн шууд ч юм. Тэгээ ингээ бүгдийг ингээ байгаагаар аваад яваал байгаа ингээ. Тэгж авч явах нь ер нь зөв буруу юу одоо тэгээд айлуулах нэгээс сард бол нэг орлого ороод ирэх ингээ бүгднгээс нэг боломжийг даваад байгаагаар аваа. Та гэхдээ саяны хэлдгээр бол зүгээр хувьцааныхаа нэг ч хувьцааны ханшин багаас нь ингээд авчдаг гэв. Үгүй яг зүгээр өөрийн тухайд нөгөө тодорхой хэмжээнд үнэлээл нэг боломжийн муу гэсэн компаниудаас сонголт хийгээл яваад байгаа. Та ямар ч хэлсэн өөрийнхөө компаниг нь бол ойлгодог те яг ямар бизнес явуул чанаас орлого олж байгаа юм тэгээд ер нь ашиг нь орлого нь тайлын интернет та уншдаг уу? Тайлангийн харин сайн уншаагаа зүгээр яг нөгөө жишээ нь одоо санхүүл дээр одоо мандлыг сонгоо яваад байдаг. Ардыг сонгоо те. Хүнсний компани дээр Түмэн шууд даатгал уу? Тийм мандал даатгал засаглал нь арай сайн болов гэж өөрөө яг нэг яг дүгнэлт хийж чадахгүй ч гэсэн тэгж өөрийнхөө ойлголтоор яг нэг төвөрлөөл яваад байгаа юм. Яг нөгөө сургалтанд бол суугаагүй өөрийнхөө багцаагаар л яваад байгаа юм. Тэгээ одоогийн байдлаар би бол нэг 12 3 компани хувьцаа аваад баагаар хөрөнгөлөөл явж байгаа юм. Сарвар 12 гэхээр бас ер нь бол жоох их рүүгээ орох гэж байгаа юм шиг байна л да. Ер нь бол одоо тэрнээсээ бол нэг их болоод бол хэрэггүй бах. Яг нэг тогтцсон хамгийн сайн гэсэн рүүгээ л ингээд тогтмол аваад ах нь бол илүү зөв гэж бол хэлэхээр. Тэгээд тайлан энтриг уг нь бол уншичдаг болчвол их сайн. Тэгээд тайлан энтриг уншихыг хүсэх юм бол миний юу бол заацсан юмуд бол байгаа тэндээс бол хараа сурчвал болно. Тэгэхгүй зүгээр ингээд юу гэдэг л та ингээд мэддэг хувьцаа гээд мэддэм чинь ингээд авчихаар зэрэг бас тайлан энтер муу тэгээд яг ийм хувьцааныхаа жоохон л нэг ийм судлаад үзчих хэвээр тийм юугаа хийгээг байхлаар бас жоохон эрсдэлүүлээч гэдэг л да. Тэгэхээр анхын шатны нэг жоохон стандарт энийг л давчих юм бол уг нэг өөрөө судлаад ингээд илүү мэдээлэлтэйгээр авдаг болчихдог л та. Тэгээд тайлангийн тал дээр одоо сургалт авъя гэхэд одоо таны сургалт руу ороход бол байгаа бай тээ. Тийм одоо миний энэ лайвын зүүн доод булан дээр харагдаж байгаа хоримтлал цэг, цэг дижитал гэж. Тайланг бол одоо нөгөө баахан тоон ингэж байдаг болохоос нэг. Гэтэ саяных шиг адаглаад саяных шиг миний лайвыг үзсэн бол одоо энэ дээр ингээд шууд харчиж байгаас би ингээд борлуулалт ингээд өссөн. Ашиг нь хэр байгаа энэ тэгээд энийг ингээд нэг наад захын өсөж гинөө нэг ямар трендтэй шууд унтсан байвал ер нь яагаад унчуу энэ гэсэн нэг тиймэрхүү наад зах юутай байхгүй бол бас болохгүй байдаг л та. Сохор орчих гээд байдаг чи одоо нөгөө coin интернет дээр чи хүмүүс айгүйх алдаг. Тэгэл хувьцаан дээр ч гэсэндээ ер нь бол айгүй олон хүмүүс мэдгүй ингээл авчихсан байдаг шүү дээ тий. Бонд руу орсон байгаа юм а. Бонд руу бол яг хувь зөвхөн дагнаад нэг компанид оруулаад бүр 10 хэдэн жилийн хугацаатай гэж тооцоод тэгэхээр яг оруулсан байсан. Бүр бонд ярихаас өмнө хувьцаан дээр бас адгалаад би бол ингээд ингэж заадаг л та. Одоо саяны ярьсан бүх зүйл шиг одоо ингээд аль хувьцаанууд хамгийн их идэвхтэй байгаа юм. Тэгээд хувьцаа руу ингэж нэг бүрчлэн ороод тэгээд яг энэ 52 7 хоногийнх нь хамгийн дээд дээр байгаа мó энэ ханш маншаа ингэж хардаг гэд би бол яг өөрийнхөө процессыг бол ярьж байгаа л да. Энийг бол заадаг байгаа. Тэгээд бонд болохоор зэрэг яг хуу нэг тийм судлаад авах зүйлгүй хамгийн хамаагүй амархан шүү дээ тий. Бараг л хадгаламжл гэсэн мөнгөө та зээлчтэй тэгээд оронд нь би харин сая л орж ирлээ л таны сургалт руу. Тэгвэл энэний өмнө та энэ тал дээр ярьсан юм байна те. Тий. Яг хуу би хадгалагддаг тэгэхээр гүйлгээд үзчихээрээ. За ер нь бонд 12-оос дээш заавчлаарай та ярьчих. За. Бонд ч гэсэндээ ер нь бол бас хүмүүс бондыг их сайн мэдэхгүй тэгээд аль энэ өндөр хүүтээр үн ингээд орчих гээд байдаг болохоор зэрэг бас бонд дээр нэг наад захын
яаж компаниг судлах уу энэ төр гэсэн тиймэрхүү зүйлийг бол би заасан байдаг. Яг хин бондыг гаргаж байгаа юм, компанийн захирал нь хин юунд зарцуулж байгаа юм, тэр компани одоо орлого ашиг нь юу хэрэг ирээдүйд гол нь яг бондынхоо мөнгийг эргүүлээд надад төлөх чадах юм уу гэдгийг яах шиг шаардлагатай шүү дээ. Түүнд одоо мөнгө зээлхэд яадаг тэрийг яаж шалах уу гэсэн наазахын юу бол хийдэг байна. Бонд яг миний сонгосон компани нэг 13 өнгийн нэг сагсанд хийдэг учраас 13 евро хуваар л яд юм билээ. Мандлын бонд руу оролцсон байгаа. Тиймэрхүү газар бол гайг бахгүй ингээд хуваачдаг шүү дээ. Fixed income гэдэг тараа байршуулцдаг гэдээсэн шүү дээ. Айгуу. Хувьцаагаа та ярин ингээд авч гүйгээд ямар аппликейшн ашигладаг юм бэ? Би бол одоо нэг ард апп ашиглаж яваад байгаа. Би өөрөө ардад ажиллаж исэн яг шинжээчээр ард securities тэгээ ард апп ашиглаж байгаа. Зүг. Тэгвэл би ард апп-ыг ашиглаж яваад байгаа. Ард апп юун дээр бол мандлын хол байдаг юм лээ. Мандлын хувьцаа бол энд ингээ харагдаж байна л та бас. Баярлалаа. За. Багшаа. Ороймд. Би хичээлд ороод явж байгаа. Тэгээд би танаас нөгөө юуг асуух гэсэн. Одоо нэг энэ Монголын хөрөнгөний бирж дээр гарч байгаа ETF гээд багц гарах гэж байгаа гэсэн. Тэрийг би судлаа сонирхоод байна. Та энэ талаар юу ямар бодолтой? Гэхдээ мэдээл гарсан юм уу? Зүгээр л ETF дээр нь оролцсноо л гэсэн компаниуд яагаад байгаа болох байсан шүү. Тэгээ гэрээ хийгээд яаж байгаа 8 10-аас гэсүүлээд яг юуг гаргана гэдэг чинь айпуугаар оролцсон гэсэн гүү гэдэг ч байна. Тэгээд дотроо яг Монгол юм уу? Монгол одоо компани багц юм уу? Гадаадынх юм уу? Тэрний мэдээлэл байгаа мó? Энэ нөгөө юу би вебсайтаар нь ороод өөрсдөөс нь нөгөө нэг уцаар нь асуусан. Тэгээд ямар сайт дээр ингэ одоо шууд гаргахчвал за тэгээ юу www.etb биш www.etb.cg гэд тэгэхээр шууд орчиж илээ. Тэгээд гадаад хувьцаа гэж байлээ. FTI гэд. Энэ талаар одоо 8 сарын 10 эднэр мянгаар гарч байгаа юм байна. Гэсэн нэг юу. Тэгээд дотор нь нөгөө ZIS тэгээд энэ юунуудын S&P 500 тэгээд юу нэх гэлээ юм багц сулгаж байгаа л ингэсэн. Хөрөнгөний бирж бүртгэлтэй 17 ETF-с бүрднэ гэж шээ. Тэгэхээр яг хувьцаанууд биш бүр хувьцааг нь багцалцсан сангуудыг 17-ыг нь аваад тэгээд дахиж багцлаад тэгээ гаргаж байгаа юм байна л та. Энэ талаар таны бодол юу вэ? Яг хөө энийг бол би одоо л анх удаа харж байна. Гэхдээ ETF гадаад юунуудыг мэддэг болохоор зэрэг харж ил та. Энэ дээр бол одоо цөмийн индекс гэдэг цөмийн эрчим хүчнийх байгаа юм байна. 8% нь бол яг энэ Америкийн эрчим хүчнийх байгаа юм байна. Тэгээ уран эрчим хүч юу вэ? Бараг 30-40% нь шууд эрчим хүчний ETF байх шиг бах юм. Технологийн зэсих тэгээд S&P 500 гэдэг лээ. Энд шүү дээ. ETF-ийн салбарын задаргаа топ. Технологийн салбар нь бол DBC гэдэг. Энэ DBC нь бол гэхдээ яг 5-аар байна. VGT гэдэг технологийн 6% байгаа юм байна. Тэгээд IWM гэдэг бага үнэлгээтэй асар юм эрсдэлтэй тэгтээ илүү өндөр өгөөж үзүүлэхээр нь бол 8% байгаа юм байна. Алтных 5%. Тэгээд технологийн 24%. Ер нь бол Америкийн бүх юу руу оруулсан харагдаж байна. Дийлэнх нь бол эрчим хүч болон 5-аар ах шиг байна. Одоо энд бол эрчим хүч бол шууд 11% гэж юм. Тэгсэн мөртлөө за тийм байна те. Тэгсэн мөртлөө энэ дээр болохоор зэрэг өөр Америкийнх 8% өдр гээд эн чинь зүгээр юу юм бэ шүү дээ те. Яг багцынх нь нийт 11% нь бол эрчим хүч, 40% нь бүр 5-аар юм биш. Тэгэхээр асар өндөр юу нь бол эрчим хүч. Тэгээд эрчим хүч чинь ер нь бол 5-араасаа бас хамааралтай шүү дээ. 5-аар дотор одоо газрын тос чинь бол хамгийн их эрчим хүчтэй ордог. Тэгэхээр одоо ингээд бараг тал нь эрчим хүч болон 5-араас хамааралтай ETF гэж бол хэлэх юм байна.
Би болохоор одоо нөгөө түрүүн нөгөө ярилцлаганд яатсан бонд хувьцаагаа аваа сурцсан одоо байн турш ингээд тогтмол авдаг. А одоо миний хувьд болохоор нөгөө нэг арилжаа ингээд сураа явж байгаа. Тэгээд одоо гадаад хувьцаа сонирхоод байгаа байхгүй юу. Тэгээд таны сургалтанд ороод одоо сураад явж илээ. Тэгээ ийм юу Монголын хөрөнгийн ирдэ гарна гэхлээр тэгээд сонирхоол танаас бас зөвлөгөө авъя ямар хөө юм бол гэж бодоод. Тий, тэгээд эн чинь юу штэ нэг санах зүйл нь болохоор зэрэг ETF чинь энэ дээр сая бараг уг нь байх хэрэгтэй биш лөө. Цаасны арилжаа индекс гэхээр ингээ гарч ирж байна тий. 5 сарын 19-ноос хойш эхэлсэн юм уу гэн. Тэр нь бол одоо 8 сарын 16-наас яг энэ юун дээр хөрөнгийн биржийн зах зээл дээр гарч. Бирж дээр бол бүр ханшин ингээд явж байгаа юм. Индекс нь оролцсон явж байгаа юм биш үү тий. Эхний нь орцсон гэдэг лээ. Одоо хоёр дахь юу нь 16-наас эхэлнэ. FTI гээд одоо бол гэхдээ харагдахгүй юм биш үү тий энэ дээрээ. Тий. MFG-г сан дээр ч болохоор гэхдээ нэг ийм юм байдаг штэ. Анхаарах хэрэгтэй зүйл нь хоёр ханш байдаг штэ. Нэг нь болохоор зэрэг яг зах зээлийн ханш гээд яг дотоодын манай энэ Монголын хөрөнгийн бирж дээр авч зарж байгаа арилжаанаас тогтдог ханш. Нэг нь болохоор зэрэг энэ цэвэр хөрөнгийн үнэлгээ гэдэг яг цааталт нь байгаа сангийнх нь нийт үнэлгээ гэж бас байгаа штэ. Одоо энэ FTI ч нь бол баахан энэ гадны юунуудаар явах нь штэ. Энэ хувьцаанууд тэгээд энэ ETF-үүдийн ханшаар. Тэгэхээр энэ бол нэг тусдаа ингээд ханш явж гэн. Тэгээ энд нь бас нэг яг Монголын энэ арилжааны ханш гэдээ явж идэг. Тэгэхээр Монголын ханшаас хамааралтай болчоор зэрэг тэр нь хэр байх вэ? Магадгүй ингээд арилжаа итгэх нь бага байх юм бол бас л Монголын энэ хөрөнгийн зах зээлийн бас нэг эрсдэл гэж бол явна. Тэгэхээр эхний ээлжид бол туршиж үзэхээр үзэж бол болно гэж бол би хэлэхээр байна. Сонирхолтой айгүй зөв бүтээгдэхүүн байна. Тэгэхээр бол баг зэрэгээр авч үзэхэд бол болохоор байна. Тэгэхээр гадаадын олон хувьцаануудыг авахын оронд гадаадын хувьцаанууд сангийн гол давуу тал чинь тэр байдаг шүү дээ. Амар олон юм хувьцаануудыг нэг бүрчлээ авах юм бол асар их арилжааны зардлууд гарна. Тэгэл мөнгөч хүрэхгүй шүү дээ. Тэгэхэд бол ингээд багцаар нь ингээд сангаар авчих юм бол ингээд тэр их зардал болон тэр их мөнгөн өрөнгөч нь бол хэрэггүй зүгээр ингээд сангийн хувьцааг л авчдаг давуу талтай байгаа. Тэгэхээр та ямар ч тийм эднийхээс авчих юм бол ямар ч гэсэн та бол гадаад хувьцааны бол ийм юутэй болчихноо л гэсэн үг юм байна шүү дээ. Гэсэн үг бол зөв тий. Ийм юм болоо гэж бодож байна. Тэгээ бас нөгөө Монголынхан бас топ компаниудыг бас иймэрхүү болгоно гэд би бас ойлгосон шүү дээ бас. Тих баха. Би бол одоо болоог байгаад нэг жоохон гайхдаг шүү дээ. Яагаад ингэж боллоо удаад байд юм бол топ 20 гээд байгаад тахт чинь ингэж ETF болоог л байгаад идэг. Тий, ууг нь болчвол зүгээр тэгээд ялангуяа анхлан эхэлж байгаа хүмүүст сан нь бол илүү эрсдэл багтай шүү дээ. Ягаад гэвэл зарим нь унжаахад зарим нь өсөөд тэгээ урт хугацаанд бол ингээд өсөөд явдаг тийм зүйл байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээд яг энэ юундээ одоо ингээд авсан ч гэсэн давхар хажуугаар нь би өөрөө суралцаад таны сургалтандаа суралцаад гадаад хувьцаагаа бас авч бас болох юм тий. Тий, яг хуу эн чинь бол жилийн өгөөж нь бол яг хуу энэ дотор нь бол айгүй олон юмнууд байгаа болохоор зэрэг яг хид гэхэд бол хэцүү юм байна. Гэхдээ яг өөрөө хувьцаагаа нэг үрчлээ ингээд авчих юм бол бас яг нэг салбар нь ингээд илүү өсөлттэй тэр салбраас нь би ингээд цөөхөн хэд хувьцаа аваад явчвал яаж ч утсан сангаасаа бол илүү өгөөчтэй байдаг л та. Гэхдээ мэдээж тэр хүртлээ бол нэлийн их зүйл төвшин хүртлээ бол бас гадаад хувьцааныхаа юм юуг бол сурчих хэрэгтэй гэдэг л та. Тэгэхгүй тэгээд бас нэг хувьцаа авчих юм бол нөгөө л нэг төрөлжүүлэлт байхгүй болчих шүү дээ. Унчих юм бол тэр чигээрээ шууд эрсдлээ бол хүлээнэ л гэсэн үг. Тэгэхдээ одоо бол бас нэг хідэн салбарууд дээр бол бас унтсан боломжууд бол ажиглагдчих байгаа. Тэгэхээр аппийнхаас тэр сангийн шууд авчвал яа дээ S&P 500 Nasdaq гээл. Тий болно шүү дээ. Тэр бол 100% нээлттэй. Одоо энэ дээр байгаа энэ юунууд нь шүү дээ. Энэ VGT Enter гэсэн эднэрийг нь та өөрөө авцсан ч болно. Тэгэх юм бол
тэр хувьцаа одоо энэ дээр бол ингээд 6 өг гэж шүү дээ. Тэгэхээр одоо миний тэр яг энэ VGT-ийн 10 өссөн ч гэсэн яг энэ юунаас бол FTI гэдэг энэ сангаас бол нэг 6% л өгөөж хүртнэ гэсэн үг шүү дээ тий. Яг тэр 6% л үзэлж байгаа юм ч үгүй ээ. 0.6 юм уу та. Энд чинь 16%-ийнхаа 6% шүү дээ. Тэгэхээр бүр бага болчихж байгаа юм л та. Тэгэхгүй яг тэр нэг хувьцаа авчих юм бол шууд ингээд 10% л хүртнэ л гэсэн үг. Тэгэхээр яг уг нь бол үнэхээр гадаад юг авчих эхлэхээр сонирхож байгаа бол тэрийг эхлүүлж явах нь бол бас зөвөө. За баярлалаа агш. За 21 цаг болцсон. Өөр За сайн байна. сайн байна уу? Орой мэд. За нэг юм асуух. За орой мэд. Энэ Монголын хувьцаанууд нь дүн шинжилгээ хийгээд идэг юм байлээ. Энэ дүн шинжилгээ хийх тал дээр та нэг хичээл ороод зааж өгвөл тийм боломж байт юм болоо. Тэгэх юм бол хүмүүс ойлгочихвол уг нь ямар хувьцаар нь одоо ирээдүйд авах боломжтой, ямар нь одоо төр аздах боломжтой гэдэг талаар нэг анализ хийгээд мэддэг болчихвол бас их зүгээр юм болов уу гэж боддог. Тэрийг болохоор зэрэг нөгөө олон жил ингэж хийж сурсан болохоор зэрэг ингээд төлбөртэй үзүүлж байгаа юм л та. Тэгээд яг яаж хийдэг гэдэг бол би бол ер нь бол ингээд процессоо лайваараа ингэж ярьчаад яг нарийн ингээд ер нь яаж хийдэг энэ гэдэг болохоор зэрэг би ингээд бичлэг хийцэн тэрийгээ бол ингээд вебсайт дээрээ тавиад 20-с 25 мянгаар бол ингээд зарж байгаа юм л та. Тэндээс үзэх юм бол одоо яг ингээд салбараа ингэж эхэлж сонгож аль салбар өсөлттэй байгаа. Одоо энэ дээр бол уул уурхай энэ төр бол унтсан мэдээлэл холбоо бол өсөлттэй байгаа, санхүү энэ төр бол өсөлттэй байгаа. Тэгээд энэ дээр бол одоо яг яаж судалгаа хийх вэ гэдэг процесс юм л та. Судалгааны процесс бол эхлээд салбаруудаа ингээд харж агаад аль нь ингээд өсөлттэй байгаа юм те. Одоо хөдөө аж ахуй ямар байгаа, санхүү нь ямар байгаа ингээд дараа нь бизнесийг ойлгоно те. Одоо яг банкны бизнес яаж явдгийг тэгээд дараа нь ингээд санхүүгийн шинжилгээ хийчээд үнэлгээ хийчээд за тэгээд одоо ингээд хөрөнгө оруулж болохоор нэг үйл ингээд хувьцаагаа авах. Хэрвээ болоогүй авах юм бол ингээд дахиж харахаар ингээд түр азан чи эсвэл ингээд авахгүй бай те одоо ингээд судалгаа хийсэн чинь хангалттай биш байх юм бол гэсэн иймэрхүү зүйлээ бол би яг ингээд заацсан байгаа л та одоо энэ data lab гэдэг энэ дээр яаж ингэж хувьцаануудаа шилж сонгож авах уу энэ төр гэдэг бол би сурвалт болгоод л оруулсан байнамаа. Одоо энэ сургалтыг бол онлайнаар л авна гэсэн үг. Эсвэл бас сургалт явуулдаг байгаа юу? Онлайнаар л авна тий. За. Тэгээд яг онлайнаар үзчихэд тэгээд мэдээлэлтэй ойлголттой болчоо тэгээд яг энэ лайвуудаар ярихад бас ингээд асуулт энэ төр асуугаад явчих болно. Тэгэл одоо ер нь бол энэ лайв бол 7 хоног болгон тогтмол хийхээр л бодоод байна л та. Ер нь юу болж байна? Ирэх 7 хоногт нэрэ бондоор хийдэм үү гэж бол бодож байна. Тэгэхээр одоо үзэж байгаа хүмүүстэй нэрэ бондын гадуур та авцсан бондын танилцуулга энэ төр байвал над руу явуулж болно. Тэгэх юм бол би дараачийнхаа лайваар тэр бондын танилцуулга харж байгаад ер нь бондын танилцуулгаасаа ингэж харж энийг нь би ингэж судалдаг гэж бол ярихаар бодож байгаа. Одоо бол эх 7 хоногт ямар ч гэсэн би бонд яаж хаанаас сонгох мэдээллүүд яаж олж авдггүй энэ гэдгийг харуулах гэж байгаа л та ярих гэж байгаа. Тэгэхээр та бонд авцсан хүмүүс байх юм бол яг эсвэл сонирхож байгаа танилцуулгыг авцсан хүмүүс байгаа бол над руу тэр танилцуулга явуулаад би гэх юм бол тэр бондын танилцуулгыг харж байгаа шууд ярьчий гэж бодож байгаа. Багш чатаар явуулж болох уу те? Тий. Би бас бонд авч байгаа. Тий. За. Тэгвэл энэ үрээд энэ удаагийнхаа лайвыг дуусгая. Тэгээ эх 7 хоногт пүрэв гаргийн 20 цагаас дахиад уулзъя. Тэгээд миний албан ёсны вебсайтаар бол одоо энэ зүүн доод буланд чинь гарч байгаа хуримтлал цэг, зочил цэг дижиталаар орох юм бол шууд гараад ирчнэ. Тэндээс бол одоо яг яаж хувьцаа авах, бонд авах та юуг анхаарах вэ гэдгээд миний
олон жилийн туршлага мэдлэг дээр бол үндэслэж бол хийсэн зүйлүүдэд бол оруулсан байгаа. За тэгээд эх 7 хоног хүртэл түр баяртай. Багшаа хичээлүүд нэмэгдээд яваад авах уу? Одоохондоо бол яг нэмэх хичээл бол байхгүй л байна да. За би эхнээс нь хичээлүүдээ үзээ явж байгаа. Тий, би бол одоо бүр яг бүх юугаа л цогц гисэн болохоор зэрэг бүгдийг нь оруулсан. Цогц сургалтандаа бол оруулсан. Ер нь бол бүхэл мэддэг юм аа бол оруулсан байгаа юм л та. Яг мэдээллүүд нь шинчлэгдээд явхад бол би ингээд доторх мэдээлэлээ шинчлээд явах л юутай. Бүр ингээд шинээр нэмэх юу бол байх юм бол би нэмэл явах л ах л та. За баярлалаа. За тэгвэл энэ үрээд өндөрлөе. Дараачийн 7 хоног хүртэл түр баяртай.